Хасайгүй дэлхийг шуугуулад байгаа Japanese cheesecake гэдэг үзсгээ. Тэр нь юу н ямар ч төрлийн бичээ хийж болох юм бэлээ. Би болохоор Oreo болон бисков ашиглах гэж байна. Хүмүүс бас энэ чиглэлийг ашиглахдаа энэ шиг кофе дээр нь хийж агаад хутгаад тэгээд дээр нь хийгээд хөрөгчөндөө байлгадлаа. Тэгэхээр би ч гэсэн кофетэй хийж үзье гэж бодсон. Тэгээд би кофе найруулчихсан байна. Тэгээд хоёр төрлийг хийх гэж байгаа болохоор мэдээж хэрэг хоёр гэрээ йогурт ашиглана. Эхлээд Oreo товыг нээж үзье. Одоо энийг юугаараа оруулчих. Одоо кофетэй тэгээд бичээ хоёртойгоо хамт хийж үзье. Сая энэ Oreo хийх бол амар нь хальж ийн. Тэгэхээр би хаж кофе мофи хийх болохоор энэ савн дотор юу лээд хийчихье. Зя. Одоо дээрэс нь кофе хоёгээд утгах юм байл. Oh my god. Кофе үсэрчдэг нас савтгсан чаа. За. Одоо бичээний онгоолгоод. За одоо сайхан өрөө явчих юм байна шүү дээ. Окей. Oh my god. За яг энэ хэсгээс миний мик маань алга болсон байлээ. Яг энэ дээр би нэг бичлэг хийчээ. Тэр маань ингэ хийгдэггүй байсан. Тэгээ тэрэндээ одоо ингэ харамсаад яриад байгаа хгүй юу. Тэгээ би тэр бичлэгэн дээр хоёр бичээнийг ингээд уутанд хийгээд нухаад үрч болгосноо ярьж байгаа. Тэгээ саяны унтгалсан үрцээ түрүүний тарган дээрээ ингээд цацаад гой чимэглэж байгаа маягтай юм хийж байгаа. Одоо ингээд энэ хоёрыгоо хөрөгчөндөө хийгээд тэгээд маргааш өглөө идъя гэж хэлж байгаамаа. За тэгээд маргааш өглөө уулзцгаая. Түр бай.